За сайн бацгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлийн сэдэв зэрэгцүүлэх холбоо түүнийг илрүүлэх арга хэрэглүүрийн талаар бүгдээрээ авч үзнэ. За нийлмэл үг бүтгэхдээ нэг үг нөгөөдөгөө харилцан тэгш эрэхтэй зэрэгцэн орсож нийлэх нэг нөгөөдөгөө үндсээр буюу нэр үүлийн холбоо нөхцлөөр захирагдан холбогдож нийлэх хоёр үндсэн арга байдаг. За нийлмэл үг бол зэрэгцэн нийлмэл үг, угсарсан нийлмэл үг гэж хоёр янз байдаг. За хоёр үг бие биегээ захирахгүй харилцан тэгш эрэхтэй зэрэгцэн холбогдож бүтсэн нийлмэл үгийг бүгдээрээ зэрэгцэн нийлмэл үг гэдэг бол за жишээ нь эцэг их, баг балчаар, аз жаргал зовлон, сайн муу, инх тунх гэх мэт бол байдаг. За зэрэгцүүлэн холбох нь нөхцөлийн аргаар зэрэгцэн. За зэрэгцүүлэн холбох бол бас холбоосын арга байдаг. За нөхцөлийн арга бол хамын энэ зэрэгцхийн жээчээ, урьдчилахын а, дутагдахын эвж, үргэлжлэхийн сарын дөрвөн зэрэг байдаг. За холбоосынх нь арга бол ба, бөгөөд, агаад, хийгээд, харин, эсвэл, бол, байтугай гэсэн энэ холбох хэрэглүүр бол зэрэгцүүлэн холбох холбоос байдаг. За холбоо үг, үүрэг, бүтэх арга, жишээ, тайлбар буюу за бүгдээрээ зэрэгцсэн үг буюу хоршоо үг. Зэрэгцэн нийлмэл үгийн үүрэг нь зэрэгцэн холбоо харьцаатай хамгийн бага нэгж болох учраас өгүүлбэрт нэг гишүүний үүрэг гүйцэтгэдэг. За бүтэх арга нь бол нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга, хоршин ба давтан зэрэгцүүлэх арга байдаг. Жишээ нь зах зээл, уншиж судлах, инх тайван, орон нутаг, энд тэнд, мал, ном зомж гэдэг юм уу те. За тайлбар нь бол утгын хувьд ойролцоо эсрэг утгаар хоршин нэг утгыг бол зааж өгдөг учраас энэ бол өгүүлбэрт нэг гишүүн болно. За зэрэгцэх холбоо буюу хилцс бус чөлөөт холбоог байна. За зэрэгцэн олон дагуул зэрэгцэн олон цөмөн тус тусдаа бие даасан гишүүний үүрэгтэй байдаг. За энэ бол нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга байдаг байна. За жишээ нь улаан, хөх, шар, ягаан, цэцэг гэх мэтчлэн те зэрэгцэж байна. За миний дэвтэр, ном, харандаа, баал гэвэл энэ бол бас зэрэгцэн холбоосууд байна. За зэрэгцэн гишүүн тус тусдаа утгатай бие даасан шинжтэй байна. Өгүүлбэрийн зэрэгцэн гишүүн нь өгүүлбэр зэрэгцэн холбоо харьцаа бүхий дунд нэгж байдаг. За нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга гэх мэтчлэн хар шар, цагаан, олон үндэс, угсаатны хайрын дээж, хүний ертөнцийн цэцгсүүд, элс шавар, мод төмөр, энд тэндгүй эвэр голын тохоод шин сайхан барилгууд барьжил байна гэх мэтчлэн. За энэ бол тайлбар нь өгүүлбэрт үндсэн утга зааж тус тусдаа гишүүн болж байна. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн онцлог харьцангуй бие даасан өгүүлбэрүүд нь хэлхэн цуваанд хойно оноос цуварж байрладаг. Иймээс хялбар салгаж бас нийлүүлж болдог. За жишээ нь үдийн нар шарж хонд хотлов гэдгийг бол үдийн нар шарав хонд хотлов гэсэн энгийн өгүүлбэр. Хоёр энгийн өгүүлбэрээр бол болгож болно. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэр нь харьцааны хувьд өгүүлбэрүүд нь бие биесээ нөхцөлдөн шалтгааллах тодорхой холбоо байхгүй өгүүлбэр зүйн сул холбоонд байдаг. За жишээ нь хааны хаалга халаатай, эзний хаалга ээлжтэй гэх мэтчлэн. За энэ бол сул үг бол өгүүлбэр зүйн сул холбоонд байдаг гэдэг жишээ нь те. За дундын нэг ерөнхий нэг ижил гишүүнтэй байдаг. За жишээлбэл түүний эхнэр диждийн нас 40 орчим ааш зан хурдан үг хэл ширүүн сэтгэл санаа нь сайнгүй гэх мэтчлэн эдгээр жишээнүүдийг дурдж болж байна. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн нь хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр байж болно. За жишээлбэл дорж явж сүрэн нэрв гэдэг бол энэ хоёр бүрэлдэхүүнд нийлмэл өгүүлбэр байна. За нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр бас байж болно. Байдал зохист, намар цаг, сэтгэл зохист, яруу сайхан гэдэг бол нэг бүрэлдэхүүн байна. Өгүүлбэр байна. За хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр бас нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр байж болно. Үг хатууч гэдэг бол хоёр бүрэлдэхүүнт, явдал тустай гэдэг бол энэ нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр байна. За нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр нэмэх нь хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр байна. За манайх үгээр эрт цусаж мал сүрэг тарган тавтай байна гэдэг бол энэ нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэрийн жишээ байна. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн арга хэрэглүүр нь болохоор холбоосгүй зэрэгцэн нийлмэл өгүүлбэр байна. За холбоос зэрэгцэн нийлмэл өгүүлбэр байна. За холбоосгүй зэрэгцэн нийлмэл өгүүлбэр бол хэлэх аялгаар за хоёр дахь нь бол зэрэгцүүлэх нөхцлөөр байдаг. За хэлэх аялгаар гэдэг бол цэг таслал зогсоц байдаг. За жишээ нь баян болдын насан дөчөөд толгой нь халдсан сахлан битүү нүд нь бол улбар зан төлөв боловч
залин их бололтой гэсэн өгүүлбэр нь утгын хувьд үйл явдал нэгэн цагт зэрэгцэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо 40-од халдсан битүү улбар гэсэн зэрэгцүүлэлт холбох хэлх аялгаар холбогдож зэрэгцэн нийлмэл өгүүлбэр бүтээж байна. За зэрэгцүүлэх нөхцөл буюу ЖЖ Аад ин саарын дөрвөн зэрэг байна те. Жишээ нь хөвсгөл далайн гүн хөх өнгөөр туналзан яралцаж сардаг улсын дээгүүр тэнгэр хязгааргүй жилийн байлаа гэсэн өгүүлбэр нь утгын хувьд үйл явдал бол нэгэн цаг зэрэгцэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо Ж гэсэн зэрэгцүүлэн холбох нөхцөөр холбогдож зэрэгцэн нийлмэл өгүүлбэр үүсэж байна. За холбоос дүүгээр бол ба, бөгөөд, агаад, хийгээд, харин эсвэл бол батугай гих мэтчил нь бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг илрүүлдэг холбоосууд байна. За жишээ нь тасалгааны дотор зул ба дингүй хөлдөө хүйдсийг хүүхэн ханд ноцон ядах бөгөөд түүний утаа гэрийн дотор бүгшин нүд хорсно гэсэн өгүүлбэр нь утгын хувьд үйл явдал нэгэн цаг зэрэгцэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо ба гэсэн зэрэгцүүлэн холбохгүйгээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэр бүтээж байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.